Шууд дамжуулалтын ерөнхий вэддэгч G-Mobile Net гэрлийн хурдаар дамжуулна. Шоуны ерөнхий вэддэгч Сэрүүн Групп, Сэрүүцээ. Шоуны ерөнхий вэддэгч Digital Dental Office таны төгс нэмсэглэлийг бид бүтээн. Чиг ойлгож байна уу? Ярахтаа. Комедиан болох гээд байгаа шүү дээ. Чи тэг өөлөл яваад байгаа юм шүү. Комеди хийх гэх тээ. Одоо спешиал шоу чинь эзэглээ. 3 минут. 3 хоногийн дараа. Дандаа ангийнхан чинь ирэх үү? Шоунд ирч чинь. Ирэх үү? Миний үеийнх ирэх үү? Зөндөө ирэх бах тээ. Жокнууд дээр чи одоо нэг юм байгаа шүү дээ. Чи яг хаана пауз авах уу? Яг хүмүүстэйгээ mutual юмнууд юу байна? Тэ? Панчлайнууд ч гоё араасаа орж ирэх хэвээр. Дээрээс нь чи нэг юм excitement эхэлж үүсгэж байгаад гинт twist гаргаж ирээд яг нэг гол ярьж байгаа юмныхаа үндсэн концепц мессежийг чи ингээд алдахгүй ингээд цааш явах хэрэгтэй шүү дээ, тий. Тэднэр дээрээ чи нэг юм жоохон заавал нэг юм амар юм тембер мембер тийм бол ямар ч хэрэггүй шүү дээ, тий. Нэг ямар ч үжигч юм байна шүү дээ. Чи гоё. Яг гоё үнэн голосоо заяа. Яг чи өөрөө юунд итгэж байгаа? Чиний одоо яг ярьж байгаа. Чи дөрөв нэг юу яриадлаа? Нэг болдоогийн тухай. Болдоо юу? Багшаасаа хөөмжтэй даалга гэсэн чинь аав руугаа очсон чинь аав фуд солир. Яг наад ч юм бохгүй юу? Наад чи ингээд яг хараал байгаа шүү дээ, тий. Гэхдээ чи яг үнэн голоос аав нь бүр фаны байсан мэт тий. Чи тэрэнд нь бүр ингээд итгээд заяа. Яг наад нэг концепт заяа нэг чи угаасаа нэг хоёрхан юм хараалыг хэлж байгаа шүү дээ. Тэр хоёроо л бүр амар хэл заяа. Чи өөр нөгөө гэдэг болдоо аав нь яасан гэлээ чи өөр хажуугаар нэг юм жижиг юм дээрээс шүү дээ. Тэр юус хийхгүй заяа. Яг наад чи тэр нэг гоц солиор гэдэг дээр чи бүр яг нэг укагийн дуу гэдэг шүү дээ. Битгий солиор гэж орж ирсэн шүү дээ. Бүр яг тэр шиг гой орж ирсэн. Чи мөр зүрийн хөтлөлт бүр. За. Чаа ингээ хараад хаа ингээ. Чи ингээ амар тийм тэр гоё ганцхан гоё хэлэх тэр үгийг чи ингээд хот солиор ингээд авах. За. Бүр ингэж стага ингээд яг гол нь чигч уурах шүү дээ бас. Чигч уурга. Яг ингэж орж. За. За одоо хэл над руу. Хот солиор. Яг ингэж орж ирэх хэрэгтэй байхгүй. Хэлсэн үү? Ойлгож болохгүй яах вүлээ? Метр. Надад ч штэ ялаа. Вторын зүрхэн цохилт яаж юм? Гараах вүлээ. Гожок метр гэсэн байхгүй зөө. Аснаа. Метр чи юм. Наад штэ. Комеди ихт нэг 100 гаруй айгу үндсэн концепцийг чи сурах хэрэгтэй шүү дээ, тий. Энийний ахын өнөөдөр нэг чанд яг 3-ын л гой зааж өгье заяа. Хэлнэ үү? Let's go. Let's go. Дараагийн залууг өрөхөд бэлэн болоод байна. Өнөөдөр яг юугаа бичлэгээ хийлгэж байгаа та бүхний өмнө нидэр одыг өрж байна. Нидэр одыг өгтөө авнаа. Айналайын қыздар ау қадіріңді кім білген? Sorry, дууны сонгоцсон юм байна. Гол дуу өстэй. Та нар гэхдээ нэг мэдгүй дуу явуулчлаа тий. Манай үеийнхний зовлон яг нэг тийм байна тий. Нэг юм юун ч тодорхой биш гэдэг нэг зовлонтой тий. Чи зовоод байгаа юм уу гэх нэг. Жоо ингэж нэг гүлээдэгтэй нэг 2 секунд.
Нэг дээр үд чинь бол зовж ийн үхээр муу найсна гэж уйлдаг ус хүмүүс те. Яг тийм байхгүй байгаа даа. Манай тий чи аав ээж нарын үе те зовлон айгу тодорхой байсан шүү дээ. Миний хөш яаж маргааш харин жоох мөнгө өгөхгүй энэ төр гэл нэг яг яагаад зовоод байгааг нь ойлгомжтой те. Манай тий үеийнхэн чи яац өгш гэж мэдэхгүй. Зүр яагаад байгааг мэдэхгүй нэг сон зовлонтой те. Яс чи хайцсан юм гэсэн гэ мэдэхгүй байна. Гэтэ хинт хаягцсан мэдэхгүй. Гэтэ яг уух юм үгүй юм. За мэдэхгүй байна. Юу уух юм. Яни те. Яни тийм уу яваад байна миний дүүийнхэн. Тэг мах хөдөө гадаа явж гин үү? Яах вэ та нар бүр яах вэ бүр нэг юм гүлээсээ харагдах юм. Наснасаа хөдөө явлаа. Бараг 5000 км явлаа. Тэгээ нэг л юм ойлголоо. Бид нар ер нь хөдөө явж ин эх орноо сайн мэдрэх хэрэгтэй байна. Би ч нөгөө Монголын амар амгалан гэдэг юм одоо энэ замын хажуудалд явж идэг үхэр нэг хонин сүрэг те тэрэнд гэж боддог ус. Яг жинхэнэ Монголын амар амгалан чинь тэмээ гэдэг юмтай тийм шүү дээ. Тэмээ чинь бол яг жинхэнэ гүлээс амт юм л шүү дээ. Ямар цаа зовж байгаа байхгүй тэр амтнд те. Юу хийж байгаа юм бэ? Чи яах ч байгаа одоо наа юу хийж байгаа юм? Яг нэг цариг нарахаар бүр чийл царайтай те бүр яг нүдрүүн ингээд бүр сайн харангууд ямар ч бодол байхгүй те нүдэн дотор. Яах гэдэг юм бөө мэд. Тэгээ нэг юм өндөр нэг ийм залуучууд шүү дээ. Яг нэг ийм ингээд зогссон. Тэгээ баян говь алтад явчихсан байхгүй ингээд баг ойр авдан 60 км радиус дотор юу ч байхгүй заяа бүр өвсч байхгүй. Би өмнөөс нь саа зовоод байхгүй. Ус мусаа бараад дтгүүн болов ангаа өгчихгүй дээ. Тэр амтан саа зовж байгаа юу ч байхгүй. Харцсан бүр ингээд супер юм философийн харцтай. Яаж ч гав анцаараа зогссон. Одоо чон мон ирнэ гэж саа зовдөг юм уу? Бүү мэдсэн. Тэгээ хаяа нэг хөдөлгөөн хийдэг юм уу? Одоо юу гэдэг нэг сүүлээ нэг хаяа хөдлөг. Нүдэ анивчж байгаа нь бүр ингээд нэг юм 3 секунд удаа. Жинхэнэ амар амгалангийн туйл амт юм биш үү? Тэгээ ойр амт нь одоо өвс байгаа мó нэг битүү чулуун дондол зогсож байгаа. Хаанаасаа уусан юм бүүмэд нэг юм зайжилсан. Тэрийг бүр лаг гойч капитал шилжлээ. Би хажууд нэр зураг авч байгаа байхгүй. Зураг ингээ аваад нэг за эрхвш нэг танихгүй мэдхгүй амтан байна гэж бод нэг жоох нэг аюулгүй байдлын арга хэмжээ авчлах шиг нэг. За юу вэ одоо цагаагаа зүгээр яг л юм авдаг байсан. Жинхэнэ амар амгалангийн туйл гэдэг чинь тэр тэмээ байл шүү дээ. Одоо энэ хүнээр зүүрлүүл нэг юм скватрын талбай дээр үүрийн 5 цагт нэг богцарж байгаа залуу хэвчээ зөө. Бохоо барьц. Тэр бүр цаана нэг хүн харсан. Энэ нөгөө бох за эрээсээ нэг юм зэрэгтэй. Би нөгөөдгийг хараад бүр ингээд яг тийм амар амгалангийн туйл амтаа харахаар ч яг өөрөө тийм болт юм шүү дээ. Ингээ авранд нь ороод. Би яг тэмээ харснаас хойш баруун 3 аймгаар зү яг ингээ гүлээс явсан. Хайч гэдэг юм бүү мэд. Машиныхаа ард орд суугаад манай хэд нэг одоо ч баян үлгийн хэд үлээ энэ төр орд ярьчлах шиг. Тэг. Одоо яа. Кармад нэг бохоосон тэрийг аваад ажилласан. Яг ховд овс баян үлгийн 3 яг тийм өсвөр. Одоо хайр явж байна. Супер заа. Цаашаа баян үлгийн ороод бүрэгттэй хайлт очиж үзлээ. Та яг бүрэгт амьдрал дээр харж ирсэн үү? Яг харж ирсэн үү? Тэрэлжийн бүрэгт биш ээ. Яг баян үлгийн заа. Бас харж ирсэн. Тэр би ч хуучин ингээд нөгөө бүрэгтэй чинь ингээд кинон дээр харахаар нэг л амар далавчаад дивсэн учиргүй амтын шүүрсэн те нэг кинон дээр нэг бүрэгт чинь толгой бол харж марж байгаа нүртэл огцсон байдаг ш нь. Ийм ч те би өөр тийм амар юм огцсон ширүү амтан байх юм болов уу гэж бодохгүй. Гэсэн чи ялгаагүй юм бэлээ. Яг тэмээ шиг ингээд маг чийл амтан биш. Хоёулаа заяа. Би яг цам гаруй хайрхны хормоод айлтцсан тэгээд хоёр бүрэг зүгээр голын ирэг дээр сууж идвэл. Толгоогоо ч хөдлөхгүй заяа. Одоо бодвол ирэх жилийн анги өрөө зайлбардаг юм уу яа тэр дотроо нэг бодож л байгаа. Тэгээ ирэх жил цам гаруй хайрхнаас ингээд анги өрөө сайхан байх болтгой гэдэг юм сайхан. Хоёр бүрэгт нь сууж энэ даа тэгээд тиймэрхүү юм шиг аа юу бодож байгаа бүү мэдсэн. Тэгээ би нөө бүрэгч
яа асуусан аахгүй эзнээс нь бүгдий чинь барьж үзээ л та хоёлоо үзээ л та гэсэн чинь ойртой ирэхгүй гэдэг аахгүй. Яац гэсэн амар ааш муутай байгаа гэдэг. Яа ааш муутай гэсэн чинь амар таргалцсан юм аа гэдэг тий. Би хаана юм сонсчлоо. Таргалахаар ааш муутай болдог. Яг нэг миний ингээд харьцаад сурцсан организм сонсоход байгаа байхгүй тий. Яг манай Улаанбаатар өвчтөд байгаа байхгүй тий. Тэнгүүд нь би хэлсэн. Гэхдээ надад итэг би яг ингээд таргалахаараа уур нь үрцэн тийм хүмүүстэй би харьцаж чадна. Би бүгдтэй ч харьцаж чадна. Надад итэг. Би Улаанбаатараас ирсэн шүү дээ ойлгож байгаа шүү дээ. Тэг яг бүргэдлэн Jurassic Park шиг болсон. Энэ таргалалт биш. Энэ бол түр зураг. Би очиж яг бүрдээ шууд ярилцсан. Энэ таргалалт биш. Энэ бол зүгээр л чи түр зур хүсээгүй чин дээрээ байгаа явдал. Би очиод яг бүгдийн яг барьсан л та тэгээд нөгөө ширэн бэлэн мэлийг хийж байгаа. Тэр чи бүгд чинь бас үнэхээр тарах юм билээ. Яг энэ бол 2 настай гэсэн 10 кг заяа. Тэгээд нөгөө ингээд таргалчгаараа наастраг болчихд юм билээ. Тэгээд нэг юу муугаа далвч малвчаа дивж өгдөггүй. Би бараг ганц дивж байгаа зураг авах гэж бараг ингээд 100 гэсэн. Бараг би дултаа л гэсэн баг. Ган дээр суулчих ингээд ах чинь дивхгүй заяа. Нэг юм наастраг нэг юм далвчныхаа нэг үзүүрийг л жоохон яг нэг тийм өөрийнхөө хүсээгүй жин дээр байгаа охтууд нэг тийм байдаг шүү дээ. Нэг найз охиныхоо төрсөн өдөр нэг бусад бүжиглж яхад нэг бүжгийн талбай ирсэн. За сууя ой сууй зөөгчөө. Por яг манай Монгол орны нэг гоё юм те бидний одоо их хэлний нэг гоё юм нь юу гэхээр Монгол оронд хүн хүсээгүй жин дээрээ байна уу те үгүй байна уу хамаагүй яг 100% өөртөө итгэлтэй амьдарч болдог орн те. Тэгээ тэр талаар нь хүмүүс яг өөрийг нь ингэж эмзэглүүлэхгүйгээр бас ярилцаж болдог тийм хэлтэй. Сонио. Одоо яадаг чи англи хэлэн дээр бол чи тархан бол you're fat гэхгүй юу? Өөр сонголт байхгүй чамааг ярьж байгаа хүмүүс he's bad гэж ярин заяа. Айгу юугүй. Маа Монгол болохоор тийм тэр утгыг илэрхийлсэн айгу олон тийм гоё чимэг өгнүүдтэй те. Найс нь угийн зүү замнаг махтаа л да. Яг тэр тарган гэдэг үгийг хэлэхгүйгээр нэг гоё амьдраа яваад байгаа байхгүй. Тэр унган мах гэж яг юу юм? Яг англи хэлэнд нэг буухгүй байхгүй юу гэх одоо I have a baby horse meat on me гэх юм одоо мэдгүй. Тэгээд тэр тарганыг нь хөөхөнтэй холцсон гоё үхтэй те. Тарган гэж ярьж байгаа мөртлөө хөөхөн сонсогддог нэг тийм бомбгар булчгар тэгээд бомбайлаа энэ тэргээ те. Найз бандыгаа очсноо бамбуш гэж ашиг те. Нүүдхэн зүгээр нэг юм тарган жижигэн гар авах юм. Манай бамбуш чинь хөөхөн л том ястаалдаа ч гэж ашиг те. Одоо бүр өөрийнхөө тарганыг шууд яс руугаа жигч штэ. Тэгээ жоохон ингээд нам суугаад ирэхээр бүр гоё хөхтэй болчихно. Боён. Боёныхаа ах нь боёнтой л да. Гэтэ сайхан шүү хүн болго өөртөө итгэлтэй те. Манайхан бүгд өөртөө итгэлтэй өстэй. Яг олоолаа нийлчихээр л хөвсгөрөөд ч шиг те нэг. Шууд дамжуулалтын ерөнхий веб-тэтгэгч G-Mobile.net гэрлийн хурдаар дамжуулна. Шоуны ерөнхий веб-тэтгэгч Сэрүүн Group, Сэрүүци. Шоуны ерөнхий веб-тэтгэгч Digital Dental Office таны төгс нэмсэглэлийг бид бүтээн. Гамштай. Энэ ямар одоо төрлийн эволюцийн одоо үр дүн юм бүү мэд энэ эмэгтэй хүн гэхдээ яг нэг ирчүүдийг нэг хооронд нь бүр самрах юм а те. Яг ажиглал хахад хизээч яг ингээд 100 залуу орж ирээд суухад бол зодтолдгүй байхгүй. Нэг охин орж ирээ шууд зодоо. Тодорхой те. Би нэг өдөр ингээд клуб дотор ингээд хоёр давхраас нь ингээд доош сошиал ажиглалт маягийн юм хийсэн байхгүй. Тэр донд яг нэг хоёр нэг зодоо үүсгэж магадгүй нэг хоёр охин яг орж ирж байгаа. Яг андшгүй гэдэгтэй нэг юм явж мавж байгаа нүртэл нэг юм тааз мааз нь хаялттай нэг яг нэг юм та хоёулаа явдагтай заваа. Тэг яг нэг тийм охтод түр андшгүй гэсэн нэг нэр мэрэн ч гэсэн яг иргэний бүртгэл дээр хин мэддэхгүй нэг юм
дараа нь ингээд зодоо үсгсэн хин гэдэг охин байлаа гэхээр нэг юм үлдсэн нэр нэг юм ийгүү нэг юм дукат гэж ашигтай нэг юм сок энтер гэдэг нэг юм барьцгүй нэртэй те. Яг ингээд яг клуб дотор би ингээд ажиглаадсан чинь ингээд 3 тойрж байгаа байхгүй 2 зодоо гарч байгаа байхгүй. Тэ. Тэгээ ер нь яг математикийн хувьд яг ярих юм бол ирчүүд чинь ямар ч сайн зодтолдог байсан гэсэн ер нь 50% нь яаж хийж байгаа цохилдсон шүү дээ. Тэ. Тэгээ ер нь залуучууд хэлж байгаа нь те хажуугаар чинь дука ингээд 3 тойрсон бол 2 зодоо үүсэн нэгэнд нь чи цохиулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл дука чамаг ер нь тойрсон л чи цохиулаа гарч байгаа байхгүй. Тэ. Зүгээр хоол явах хэрэгтэй байхгүй те. Нэг юм эвгүй те. Гэтэ ер нь Монгол охтууд яг те яг ингээд цаана нэг юм аратналаг төлөв байгаад идэх те. Нэг юм апасны чи нөхөнтэй ямар нэгэн байдлаар харилцсан л бол чи хохирхон тодорхой тий. Сэтгэл санаа байна уу, цаг байна уу, мөнгө байна уу асуудалгүй. Чи хохирно энэ харилцааны үр дүнд угаасаа ойлгомжтой байхгүй юу? Нэг юм хохирол үзүүлэх чадвартай харагдаад идэгтэй нэг юм цаанаасаа. Нэг хүнтэй юм ярьж байгаа ч гэсэн нэг юм довтлооны позицтай нэг юм эвгүй тий. Залуучууд яг өөдөөдсөө ингээ параллел зогсож байгаа. Оо сайн уу ярьдэн шүү дээ. Октод нэг юу хийж байгаа. Яг нэг юм ташааны нэг ингэж 45 градус орж ирдэг нэг амар тий. Яг нэг эндээс чи яг 3 ихний хөлбөр ирдэг аахгүй юу? Одоо жудаагийнх мэдэндээ яг нэг заваа орж ирдэ штэ нэг юм. Яг эндээс шууд хавсардаг аахгүй юу? Эсвэл шууд ингээ хутхан заяа. Эсвэл шууд эргэж хараад үүрэн заяа. Эндээс чи яг ингээд ямар ч мих орж ирж магадгүй нэг юм. Яса хинд гисэн. Би ч айж байгаа юм шиг. Үгүй танаа нэт солон багс аль нь нэг бүр баг барьж аваад ингэхнэ те. Нэг ташааны хин хөдөлгөө нэг амар те. Тэгээ нэг зүгээр явж байгаа ч гэсэн нэг Азийн бусад орны охтууд чинь нэг юм жоохон нэг юм ганцаар явж байгаа ч гэсэн хүн дагж байгаа юм шиг нэг харагдаад идсэн. Жоохон нэг юм нэг юм Монгол охтууд болохоор бүр хамгийн ард нь явж ирсэн нэг сүргийн манлаа явдалтай те. Апасна. Тэгээ ялангуяа нэг юм зураг энтер ахуулахтай нэг юм бас нэг хүн өшгөлж магадгүй нэг эвгүй позицтой зураг ахуулах юм те. Ирчүүд чинь зөв зүгээр сууж байгаа. За минийг авчираа ингэдэж штэ. Октод болохоор нэг яг урдуур явсан үнийг шууд ингээд титанх юм шиг те. Эсвэл шууд эндээс ингэх юм шиг те нэг. Яаж ч байсан хүн зодож магадгүй. Би энэ хөлний байрлалыг гайхаад байгаа юм те. Яг Instagram дээр чинь нэг октод нэг хөлөө дандаа ингэдэж штэ нэг. Нэг ингэж зогсдог. Би яагаад дандаа ингэж зогсдیں۔ Би гайхаад энэ угаасаа яг тулааны зогсдیں билээ л дээ. Сая хөдөө явж байгаа мэдэрсэн. Яг нөгөө тангардаг моринууд чи уян дээр ингэж зогсдог. Яг 10 явгууд ингэж магадгүй тийм. Энэ бол бүр цэвэр байлдааны позиц байгаа байхгүй. Би хилэмжин цаанаас нэг юм аюултай тийм. Баяшаа. Одоо хараалагаараа та нар ингээл жоохон ингээл болохгүй талаас нь ярингуут ингээл та нар дунд яг нэг юм ингэж ирж байгаа хамсагнал бүр нэг юм муу үг сонсож сураагүй бүр нэг юм дандаа ингээд магтуулсаар гадс ингээд үг даах болцсон. Тэ энэ дургуун үхээр нэг юм мөрн ингээд чичгэнжиг энэ нэг амар хөдлөн тэ яг яах гэж тань мэддэхгүй нэг энэ залуу юу яриад байгаа юм? Яа та. Тэгэд нэг мөрөөр ганцаараа намайг үзээ ядахгүй заавал нэг хам эрэхтэн татдаг те. Хажуудлах ог нэг яа та. Тэгээ хажуудлах ог руу зүгээр нэг харчихгүй нэг агаар дээр математикийн язгааргүй тэмдэг зурдаг те толгоор. Йоо яа та бэ? Яад нэг чичгэлсэн нэг юм аюултай байт юм та нар. Яг үнэн голоосоо хэрүүлчүүд нь бол бүр амар те. Би бүр үнэхээр яг зүгээр яг одоо цусны гэхүү тийм яг хэрүүлч өхөнтэй тааралж үзчихсэн. Яг банкны гадаа орчилж жаад би зүгээр уцаар ирсэн зогсчихсан аахгүй. Тэгсэн чинь хажуу талаас нэг юм ингээд байна. Нүдний болонд би одоо юу болоод байгаа юм. Гайхаа хажуу тишээ харсан чинь би уцаа доошо болгосон чинь тэгж чинь. За би чам хэрүүлээрээ барахгүй гэж шүү дээ. Би бүр нэг ч үг хэлээгүй байж байгаа зүгээр хэрүүлээ ноён оргил болсон байдаг. Юу болоод байгаа юм. Барахгүй л дээ. Тэгээ би яг өөрөө өмөрч эхэлсэн. Үгүй би энэ ч энэ оошд байсан энэ төр гэдэг те яг өөрийнхөө аргументыг гаргаж ирээ. Яг тэгээд нэг жоохон ялагдаад ирэнгүүтээ шууд нэг эмхтэй хүн гэдэг
тэр нэг хөзрөө ашиглаж эхэлт юм билий те. Идрээ чиж аш те. Чи өнөөдөр ирэх хүн. Тэр нэг юу гэсэн ч юм те. Одоо ирэх хүн гэхээр би одоо шууд уучлалт гуугаа гарах ёстой юм уу? Яах ёстой юм те. Идрээ чи өнөөдөр ирэх хүн багхгүй юу? Чиж аш те. Тэгээ нэг тэрийг хэлэхдээ нэг өнөөдөр те чи бол ирэх хүн. Чи өнөөдөр зүгээр шалчганахгүй зүгээр чи зүгээр шалчганахгүй нэг хүний үг сонсоод сурчих. Тэр ч юм уу те. Би зүгээр банкны дотор явж байгаад нэг юм сурах хэрэгтэй болсон гэдэг юм байна те. Би одоо хаашаа банк гаднаас харснаа. Гөө би ч нэр ирэх хүн шүү дээ. Нэг юм ч гэсэн сурыг та. Энэ дотор эмэгтэй хүн байна. Алуу эмэгтэй хүнээс шалчганахгүй үг сонсоо сурыг. Ихчээ та над руу загиндаа. Намайг одоо тэгээд орж ирсэн гэж бодоод байгаа юм уу те? Тэгээ нэг юм жоох ингээ ялгатаад ирж мэрэнгүүтээ нэг юм цаашаа нэг хэрүүлээгээд болох гэж явж ирсэн гинт мэрэгэн санаа ордог юм шиг те. Гэхдээ ер нь заяа. Тэгээ яг нэг жижигэн хөдөлгөөнөр ингэж ирэл те. Ер нь заяа. Би чамайг өстой юм залуу гэж бодсонгүй ч гэж ашиг те. Шал танихгүй юм шин. Би нэг ууслаараа би чамайг намайг бодчих ч гэж бодоогүй. Яагаад чи намайг тэгж бодсон юм? Яг нэг машинд орж ирчихэд нэг мушиг ярьдаг хүмүүс байдаг те. Энэ ард юу дуурайд энэ хоропо тэр шиг те. Би наан одоо эрмэн л байх та нэг амар техник мэддэг те. Машинаас боосноо бакриш өшгөж үзчих юм те. Энэ одоо яац энэ борсуктай машин юм аа тэр дагуур харж мараа те. Энэ доотолт нэг юм хоёр пешкнийхэн дагуур нэг шопанг байдаг юм аа. Лапаткаар нэг жоох ингэчгээр гайгүй дуу нэг арчдээ штэ тэр шиг. Амар орсоор ирдэг гарууд байдаг те. Би чи эрмэнээс өөр орс үг мэдэхгүй юм чи тэгээд аль болох нэг бас бууж өгчихгүй санаатай. Эрмэндээ л байгаа та. Одоо эрмэний шалгандаа гэж юм тий. Энэ бакришч чинь юунда гарлаандд тулцсан юм шүү. Яах вэ наа чи эрмэн байгаад байгаа маа. Яаж хийж байгаа нэрээ авч үлдэхгүй тий. Манай хотод туслаа амар шүү тий. Монгол хотуудын бүр нэг цаанаас цусны нэг юм амар юм байна тий. Гэтэ маа монгол хотууд амар урт төлтөө тий. Instagram дээр бүр энэ зургийг яаж авсан юм бэ гэмээр яг энэ зураг нь бүр энэ зурагч нь баг газар ингээ нүх ухчаад газрын гаваас авсан юм уу тэр доороос нэг хөлн зүгээр л нэг юм тий яаж тэгж зураг аваад тий би одоо ер нь Instagram дээр охтуудын зургийг харахаараа шууд ингээд хөлнийхээ 20% эрхийн уруугаар таглаж жагаад яг нэг тийм сонио уншиж байгаа өвөш гардаг гэсэн. Оо за. Оо чи хөөрхөн погдохор юм байна. Аа за. Хөөрхөн жижиг охин байна. Гэтэ яг өдөртөө Instagram дээр бүр нэг ийм охтууд яг жинхэнэ амьдрал дээр таарах нэг жижиг шархан. Аа икрахаа гэсэн юм шүү дээ. Нэг нагасч марч юм шиг. Игдүүтэй гिचмэрс юм шиг те. Гэвч гэхдээ манай охтууд ч гэхдээ үнэхээр Instagram-ны бүр мангасууд тий. Та нарын тэр нэг авдаг энэ балер бүүмранг гэдэг нэг юм. Яагаад бодит ертөнцийг нэг зүгээр ингээ харагдаж байгаа шин ингээ авч болтгүй юм. Заавал ингээ салхлуулж авахаар яа дээ. Тэр нь бүр ингээ баг толгой өргөд ингээ дотор мохоо өргөмөр тий. Одоо ингээ болцсон дээр ирчээл нэг зүгээр юм идэхгүй тий. Заавал нэг хоол моолоо ингээ өрөөд янз бүр болж байгаад за байж байгаа зургийг авах байж бүүмрэн яг тэгж ангууд утасныхын цэнийг дуус зөөгч энийг цэнгэлчээ идэхгүй байж байгаа би наа баг 20 минут тоол юм билээ тэг яаж ч ганцаараа ирээгүй болцооч уг нэгээр уулзах хэрэгтэй шүү дээ нэг хороолын 2 байр зодтолдож байгаа юм шиг 3 найз майстаа ингэж орж ирээ тэ мушик тэ өөрөө юм десант бомбер өмссөн тэ зүгээр өстэй энэ гэж ирэнгүүтээ тэ одоо 3 хүнтэй зүгээр л тэ. Айлуу бүүмраа хийгээд. Би тэгээ сүултээ тэсгэл айлуу юмаа идийгээд нэг ингэх хооронд тэ. Би ч уг нь гайгүй тогтоо томоотой юм шүү дээ. Яг нөгөө сторийн дээр нэг ингээд нэг юм далдаг гарч гарч байгаа юм.
Тэгээ нөгөө Instagram-ийнх нэг блur хийдэг нэг эффект үүдхтэй. Яа ингээ хамт зураг авахуулангуудаа өөрөө ингээ арьс нь амар гоо цэвэрхэн болоод нүдэн тормогроор үлдчихдэг. Миний арьс цагаан болоод ингээ тэр чигээр цагаан ингээ зөөр ингээ. Яагаад тэгтээ. За ингээ та бүхний хаваа комедиан сотог өөрий. Комедигийн бохоод ингэрэлээ. Thank you. Төрсөн бүхэн жаргалтай харцаар миний үгсэл найртайхан угтахад миний хотын наран хүртэл дуулаахан илчээрэг